Эмэрчдийг цаад холбоод нь ирэл хайл хийж идэг. Тэгээд тэр холбоодоос өөрөөсөө санал тавиад явчихдаг. Одоогор би бол яг тэгж л дамжиж явж байгаа. Тэгэхээр холбоо өөрөө менежмент тэмцээн зохион байгуулж байгаа холбооны өөрснөө тамирчид хайгаад тэгээд санал тавиад идэг. Тэгэл тэр холбоондоо эхнийхээ тоглолтыг хайгуу тоглоод бусдын анхаарал татсан тоглолт хийж чадах юм бол тэгэл улам цаашаа анхаарал ороо явчих тарилтай. Холбог тулааны маш олон холбоо, олон төрөл, олон аваргууд байдаг тийм. Энэ дундаас K1 одоо хамгийн том нь гэж сонслоо. Өөрөчнөөс анх удаага Монголоос оролцсон K1-д оролцсон тамирчин гэдэг. Ер нь K1 гэдэг тэмцээний талаар үзэгчдэд нэлээд дэлгэрэнгүй ойлголт өгөөж өөрөө оролцож исэн тэмцээнийхээ талаараас. K1 гэдэг нь K1 гэсэн. Тэр болохоор кикбокс зөвхөн босоо тулааны тэмцээн болдог. Зохион байгуулдаг газар л да. Энд болохоор би 2004-5 онд оролцож ирсэн. Шилдэг 8-д, дэлхийн шилдэг 8-д багтчихсан. Ер нь яг энэ холбог тулаан кикбоксор бол 2007 оноос хойш шавнар авч бэлдэж эхэлсэн. Тэрнээс өмнө бол кёкшин каратегаар хичээлдэг байхдаа каратегийн төв бүлүүвт багшилж байсан. Шавнарын хувьд бол ер нь их амжилттай явж байгаа. Кикбокс холбог тулааны төрлүүдээр Монголын олон аваргууд төрөн гарсан. Гадаадад бас 2 шав маань Америкт одоо бүх зардлын Америкчууд дагаад дэлхийн 1 номерын одоо дасгалжуулагч гэдэг Грек Джексон гэдэг Чингис хааныг шүтдэг тэр дасгалжуулагч дээр одоо бүх зардлын дагдаад тэнд очиж бэлтгэл хийж байгаа. Ан тоглох багшаа бол ерөөсөө анх нэг 2002-2003 оноос хойш багшаа мэддэг байсан. Тэгээ 2010 оноос хойш яг өөрт нь аль биесээр шав болж одоо зөв бэлтгэл сургалтыг хийж эхэлсэндээ. Би Оросогийн Батмаг гэж хүн байна. Тэгээд наран тоглохдоо 2003 оноос л цог бэлтгэл. Би угаасаа ер нь тугааг яадаг байсан байхгүй. Тоглолтын үзээ тэгээд техникийн хаанад их шүтдэг. Тэгээд тугаатайгаа цог бэлтгэл хийдэг байсан. Тэгээ одоо бол Япон багш дээр цог бэлтгэл хийдэг. Тэгээд манай Япон багш биднэрт одоо толооны техник их цаана. Тэгээд тунгааг би бас өөрийнхөө багш гэж боддог л та. Тэгээд тунгаагийн хувьд бол би хамгийн авиг настай шавн юм баг. Өнөөдөр хэрэглээ. Ус дараа усраад. Ийм байдлаас татаад ийм байсан байна. Тэгээ хэрэг гэдэг юм бол ард нь отчихно. Ингээд ийм байдлаас ингэж явангууд уушаага хөдрөөд ийм байдал. Тэр ингээд тонгоогоо байж байгаа юм бол энэ дээр нь гараад авчих. Ингээд. Ингэсэн байдлаас нэг байрч ичнэ. Эндээ. Commit Service гэж компани одоо удирдлагууд маань 2008 оноос энэ сайхан заалыг бидэнд барьж төгчүүлж өгсөн. Тэгээ энд 2008 оноос хойш л одоо шавнартайгаа бэлтгэл сургалтаа базааж байгаа даа. Холбог тулаан гэхээр тэрнээс өөр болоо явчихна. Ер нь бол 2000-ад оны ихээр K1-ы одоо зохион байгуулж ирсэн тэр тэмцээний чанар бол маш өндөр байсан. Одоо бол холбог тулаан тэрнээс хойш хөгжөөд холбог тулааны цар хүрээ маш өндөр болчиход байгаа л да. Миний оролцож одоо дэлхийн аварга болсон холбоо нь болохоор One Championship гэж холбоо байна. Холбог тулааны. Та мэргэжлийн холбог тулаанд ороод хэдэн жил болж байгаа13 вэ? жил болж байна. Яг каратегаар хичээлж байгаа холбог тулааны тэмцээнд орж хэлсэн үе. Гэхдээ Монголоос 2003 онд одоо аварга сумын азар асуушруу давагд барьснаар Монголд холбог тулааны Mongolian Fighting гэдэг тэмцээн анх зохиогоод. Гэхдээ тухайн үеийн одоо дэлхийн 1 номерын холбог тулааны шүүгч нарыг тэмцээн зохион байгуулдаг тэр холбооны шүүгч нарыг Монголд авчираад улсын аваргынхаа тэмцээнийг шүүлгэсэн. Маш том цар хүрээтэй том тэмцээн болсон. Тэрний хасах 93 кг гэж жинт нь би аврах болоод анх тэгж холбог тулаан руу шилжиж орсон. Тэрнээс хойш 13 жил. Тулааны хувьд бол тунгаач нь хурж удаагаар барилж ирсэн. Тэгээд одоо бол EMI гэдэг тулаан бол тэр нь бол суур болоод өгсөн. Тэгээд Кёкшин каратегийн бас улсын 2 удаагийн аврагчтай
Азийн мөнгөн медальт анхны юм баггүй юу. Тэгэхээр Кёкушин карате болохоор жим байхгүй тулддаг байсан. Жим байхгүй тулдна гэдэг чинь 100 кг, 200 кг-ын жинтэй ч үнэтэй тулдна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр тулаан болгон өөрт нь бас илүү бах, илүү одоо өөрт нь ашиглахад их амар нэгсэндээ ижлэгэн жинтэй үнэтэй тулдахад. Гэхдээ болоод мэрэгжлийн төвшөнд гарахад тунгагийн хувьд бол маш хэцүү байсан л да. Яагаад гэвэл мэрэгжлийн багш гэж одоо Монголд бол байхгүй шүү дээ. 13 жил гэдэг бол бас баггүй хугацаа олон зөрчилдөгчтэй тоглож байсан баг. Гэхдээ хэн хамгийн эвгүй өрсөлдөгч байсан бэ гэхээс илүүтэйгээр хамгийн эвгүй өрсөлдөгч нь ямар гарга барилтай хүн байсан бэ гэдээ асуух нь зүйтэй болоо гэж бодож байна. Яг гэх юм бол та өөрөө бөхөөр барилдаж байгаа, каратегаар барилдаж байгаа тэр шорсон шүү дээ. Миний ойлгож байгаа боксчд мэрэгжлийн энэ холимог тулаанд бас нэлээд эвгүй өрсөлдөгчд тооцогдоод байгаа шүү. Мэрэгжлийн боксд байж байгаа холимог тулаанд орсон хүмүүс. Яг нэг төрлөөрөө илүү их амжилт үзүүлсэн хүн хайцангуй гай байдаг. Юу гэхээр тэр төрлөөр нэг тэр одоо боксчд юм уу нэг төрлийн бүхийн маш өндөр амжилт үзүүлсэн хүн бол тэр талдаа нэг өсний нэлийн датцсан. Тэрнээсээ нэг баг муу тал болтлоо, салж чадахгүй болтлоо тэрийг одоо мэрэгчсэн байдаг. Тэр нь харин холимог тулаанд одоо ингээд холимог тулаан маш өндөр хөгжиж байна. Энэ үед бол харин ч муу тал нь болж эхэлдэг. Одоо юу гэдэг мэрэгжлийн боксын талын бокс жүнтэй таарах юм бол мэдээж боксдохгүйгээр одоо босоо барилдаа хэвтэй барилдаа нэг ашиглаад битүү хамгаалттай ойрын занд өдөг тухайн ашиглаад аль болох унгаагаад өчиг болтор ч гэдэг юм. Ингээд ялах болцоо бош Дайчин чанартай. Дайчин чанар нь илүү гэсэн. Нэгэсэндээ би бас тамирчин байсан л да, бас мэрэгжлийн тамирчин байсан. Тэгээд тулаануудаас бит хоёрын их спарринг тоглосон мэдээ. Спарринг тоглоод боксинг секцэн ч гэсэн хамт яваад бокс төр ч гэсэн гар тавтаад нөгөө киамны тэнцэн явах чи хамтдаа ингээл бэлтгэлийг. Тэгээд манай тунгаачин бол өөрөө тийм нөгөө дайчин гэдэг нь юу гэсэн үг гэхээр заавал хүнээс илүү юм хийдэг. Одоо жишээлбэл тулаандаар ингээд яриад үзэх юм бол би тунгааг 2 хүчтэй зогчлоо гэхэд тунгаа намаа буцаагаад 4 хүчтэй зогч шийнэ. Нэг юмараа дагнаад маш өндөр амжилт үзүүлсэн хүн болохоор тэр нь харин сул тал болчиход байгаа. Яг тэгвэл тэрнээсээ буцаж олон юм руу ингэж орохдоо айгу бас тийм алдаатай. Буцаад тэрэндээ одоо жишээлхэд ингэдэг л тийм чөлөөт бөхөр ингээд олон жил хичээлсэн мундаг амжилттай яваа хүнтэй тулааны явцад нэг удаа хөл рүү н орж ингэж тохоо үзүүлчихэд дараа нь орох гэж байгаа юм шиг болоод доороос өвдөг тохоо явахад өөрийн мэдгүй доошо намс хийж хамгаалдаг болсон байдаг. Тэр нь бол өөрөө хизээч ярилахгүй. Рефлексээр ингэхдээ өөр юм тавьчихаар. Өөрөө ч нүд их олон төрлийн спортоор хичээлжсэн болохоор бас их давуу талдаг болов гэж бодоод байна. Дээрэс нь манай монголчууд ч нэг нударган зодоонд дэлхийд нэг тэгж доогоор орохгүй хаа тий. Яахан. Агуу үг дээдсэн тэр дайчин түүх. Бидний одоо монголчуудын маань сэтгэлд маш том хүч болж өгч идэг. Ялангуяа тэмцэлтэнтэй спортоор бол ер нь л доогоор авахгүй л гэдэг. Үг дээдсгснээс таны ярилцлагуудыг хараад ер нь зураг тойроор харж байхад их үг дээдсэх түүхийг сайн судалдаг юм шиг харагдсан л да. Тэгээд нөгөө тулааны дараа нэг 3 ухаалдаг шүү дээ. Fingers, the edge of his fingers, that doesn't look like a punch. You're not always going to see these things as a referee, and that's why he just latched into. Өнгөрсөн бол маш том хүч гэж би боддог. Тэр өнгөрсөнд болж өнгөрсөн олон одоо сайн тал, алдаатай тал, сургамжтай зүйл маш олон юм байдаг. Тэрийг заавал алдаж одоо өнөөгийн амьдралдаа бид нар ямар нэг юмд алдчихад дараа нь сурах биш. Өнгөрсний тэр түүхээс суралцаад авчвал тэр хүчээр суралцаад авчвал одоо бидний цаашдын амьдралд маш том хэрэг болно. Нөгөө амжилтыг маш товчлно гэж бодож судалдаг, бахархдаг. Тэр уухаа бол тэрнээс ашиг холбоотой. Дэлхийн аварга болсон хүнээс дэлхийн аваргын тулааныхын талаар асуухгүй л алдасуулах бах. Японы тамирчинтай тулцсан тэр тулааныхаа мэдрэмжээс хуваалцаж аварга авах тэр хүсэл эрмэлзэл бол маш их байсан баг тийм. Мэдээж тэмцээнд оролцохдоо ард маань бас эх орны нэр гарна гэдгээр маш одоо хариуцлагатайгаар бодож оролцдог. Мэдээж аварга болчих юмсан гэсэн одоо хүслийн тэр хүч бол асар их байсан. Өрсөлдөгч маань одоо юутай барилдааны чөлөөт бөхөр ихэлсэн. Тэгээд жижигцүү, бокс, сайтай, каратегаар бас хичээлж байсан. Кожо шигээ сайн тамирчин байсан л да. Тэгээд сүүлийн тулаануудаа гарын хүн цохилтоор буулгаж авсан гэсэн. Тэгээ өмнөх тулаанууд нь болохоор тийм
яг холимог дулааны бүхий төрлийг ашиглаж тулалдаж чадах чадвартай өндөр зэрэглэлийн тамирчин байсан л да. Тэгээд сүүлийн тулаануудын ажиглаад багштайгаа ер нь гараар намайг цохих гэж оролдох уу гэдэг. Жишээл нэг тулаанд ялсан шагнал хэр байдаг вэ? Дэлхийн аваргын шагнал хэд байсан бэ? Ер нь бол гэрээ шийдэгдээд явцдаг. Анх гэрээ байгуулахдаа би дэлхийн аварга байгаагүй учраас одоо багаар гэрээ байгуулагдаад тэр нь ингээд 3 жилийн хугацаанд 6 тоглолт дээр байгуулагдаж явж байсан. Тийм учраас ерөнхийдөө бол төдийл нь их биш. Гэхдээ мэдээж бидний амьдралд маань нэмэр болоод явдаг. Хятадаас тэгж санал тавьж ирсэн. Манай нэр дээрээс тоглооч яа гэдэг. Тэгээ бид нөгөө иргэншлээ шилжүүлэх тийм санал тавьсан. Тэгээд мэдээж шилжүүлэх юм бол ах дүүстэй алуулна байна. Тэгээд тэн тулалдахдаа тунга чи яасан за тэгээ бэлтгэл хийв чи дэлхийн аврагтад тоглоно штэ гэсэн. Би юу? Би дэлхийн аврагтад тоглоно. Намайг зөвхөн нэг файтангаар хүнтэй тоглоно гэж ирсэн штэ. Тиймэрхүү байдлаар тэмцээнд оролцож байсан байхгүй. Тэрүүн дээр тэгээ Чингисийн завчлээсэн Япончуудад бол тэр тулааны урлаг гэдэгт бол Монгол тулааны урлаг гэдэг бол үнэхээр юм байд юм байна гэдэг дэлхийг тэнд бол баталж өгсөн байхгүй. Чингисийн завчлалт. За, ер нь бол энгийн үе зогсож байгаа үед хийхэд хэцүү. Гэтэл яг тэмцээний үеэр, яг тоглолтын үеэр нэг хийнэ гэдэг тэр болгон санаанд буухгүй учраас ер нь энэ таны нөвшгөлтийг нэлээд онцолж хүлээж авсан юм болов уу гэж бодлоо. За ер нь өндөр зэрэглэлийн тэмцээн дээр тиймэрхүү их хэрэглэж байгааг өрн байлээ л дээ. Тэгээд би тэр мэхээ хийснийхаа дараа раунд яг дуусчихад хийсэн. Дахиад дараагийн раунд эхлэхэд нь цохоод нөгөө өрсөлдөгч онгаас нөгөө өрсөлдөгч маань тэр одоо тэр сонин мөшгөлд ороход одоо өөрт нь дөргөлт өгсөн. Тэрний дараагаар өөрөө унсан гэж үзсэн. Тэгээд тэр нь Чингисийн завчлалт өмнө одоо нэгсэн оновчтой очсноор дараагийнхаа цохилтыг хийж амжсан байдаг. Тэгээд Чингисийн завчлалтыг тэгж нэрлэгчээл байгаа. Тэр мөхийг хийхдээ ер нь нэг хэвтэй байрлал шилжчих гэдэг учраас цагийн төгсгөлт хий гэж бас их боддог байсан. Тэгээд яг цагийн төгсгөлт хийсэн. Чингисийн завчлалт гэдгээр нэгдүгээр тэгтээ нөгөө өөрийнх нь нэрээр бол их сайн мэддэг. Тэгтээ наран тунгалаг гэж мэддэггүй. Аавынх нь нэрээр Жаданбын наран тунгалаг гэдэг шүү дээ. Жаданбаа гэдэг. Ер нь айлч олон улсын одоо кикбокс кионы тэмцээнд ингэ явж байхад Жаданбааг таних уу? Жаданбаа бол үнэхээр сайн танаа Монголоос Жаданбаа. Бид бүгд одоо манай ер нь Монгол улсын ер нь бүхэл ирчүүд болон эмэгтэйчүүд бүгдээрээ л ерөөсөө манай өгшийн тоглолтыг харж тэ бүгдээрээ омгшиж одоо бахархдаг да. За хоёлаа хэсэг хугацаанд зохицуулаад ярилцлаа. Спортод сэтгэл зүй гэдэг бол салшгүй нэг хэсэг, хамгийн том хэсэг. Та энэ тулааныхаа өмнө сэтгэл зүй яаж бэлддэг юм бэ? Нойргүүдэх, сандрагч гэдэг юм эсвэл бодлогошрох ямар нэгэн тийм талууд илэрдэг үү? Хэрвээ зөв бэлдэж чадах юм бол сэтгэл зүйн хүч бол хизээж дийлдэшгүй, бууж өгөхгүй тийм хүч. Ер нь тулааны төвлөрөлт гэж маш чухал нэг хэсэг бэлтгэл болдог. Хүний биед байдаг маш олон төрлийн хүчнүүд байгаа. Булчин шүрмэс, араас үүдийн уушиг зүрх гэх мэтлэнгээр эдгээр гэвч маш удаан хугацаанд ажиллах юм бол ядардаг. Сэтгэл зүйн хүчийг зөв бэлдчих юм бол хизээч ядрахгүй, цоцохгүй, бууж өгдөг хүч гэж ойлгож байгаа. Тэмцээний өмнө би ер нь мэдээж тийм догцол бол байна. Тэрийг дуртай юмд орж байна. Нөгөө хэдэн сар хүсэж мөрөөдөж бэлдэжсэн юм маань одоо ингээ хаяанд ирсэн байна гэдгээр ингэж баяртайгаар хүлээж авч дотроо тэгж төвлөрч өөрийгөө тайвшруулж сайхан амарч чаддаг. Хэрвээ энэ тэмцээн хойшлогчвол тэмцээнд орох гингүүд бас ингээл догдлол байна штэ. Гэрийн бусад спортоос гадна энэ тулааны спортод олон төрлийн айдас байгаа байдаг. Ялагдах нэг айдас байгаа штэ. Ялагдахад олон нэр төртэй холбоотой маш олон юм ард ингээл улсын хооронд дэмжижсэн хүн гэл маш олон юм бодоод шаналаад байвал тамирчин хүн өстой хэцүү. Дээр нь ялагдахтаа одоо тулааны урлагт бол нөгөө өвдөлтийн айдас. Хүний цогсон ч гар өвдөн, буцаад өшгөлсөн ч хөл хэмтэж болохоор тийм өвдөлтийн айдас байна. Тэгээ энэ олон айдсыг дарахын тулд сэтгэл зүйн хүчийг бол маш сайн
бэлтгэх хэрэгтэй. Сайхан амарч чаддаг байх хэрэгтэй. Тэгээ багш нугасаа бид нар өөрөөрөө үйлдвэрлэж одоо багшийнхаа хийж байгаа хөдөлгөөн хийж байгаа арга техник бид нар дуурайхыг маш их хичээдэг. Тэгэл ер нь олон юм дээр бид нарыг бол үлгэрч дуурайж манлайлж явдаг л та багш. Одоо хоёлаа Оросын тулаанч Марат Гафуровтай хийсэн тулааныхаа талаар ярилцъя. Та нар хэлсэн мөрсөлдөгч болгоноо сайн судалж бэлдэж ордог. Миний харж байгаагаар таны сүүлийн тулцсан тулаанчдаас хамгийн хүчтэй нь байсан боловч. Ер нь нэг тийм цул бичтэй хүчтэй тамирчил харагдаад байсан л да. За ер нь бол судлахын хувьд бол маш сайн судалсан. Тэгээд хэвтэй барилдаан, жижигцүүгийн барилдаан, тийм ноолцсон татах үр сайтай тамирчин гэдгийг ер нь мэдчихсэн. Тэгээд аль болох хэвтэй барил шилжихгүй, шилжсэн ч хамгаалт дээр маш анхаарч бэлтгэлээ сайн базаасан л та. Гэхдээ үнэхээр бас ядарсан ч буцаад маш хурдан сэргээд байсан. Маш тийм сэргэлтийн бэлтгэл сайтай буцаад хурдан сэргдэг тийм тамирчин байлаа. Тэгэл та бэлдсэн юм бас л болж өгөөд. Тэгээд цохилт бас даахаар юм байна да гэж бодож ирсэн чинь. Цохилт даадаг. Тэгээд миний таамаглаагүй юм нь бол тийм олон раунд үргэлжлэл тоглохдоо тэгж хурдан сэргээд ийнэ гэж бодоагүй байсан. Тэгэл нөгөө талаар би бас нэг алдаа өөрөөсөө барилдаагүй. Өөрөөсөө бас барилдсан бол барилдааны тийм давмгай байдал төрүүлж хийсэн бас авчих гэдэг. Тэг өөрөөсөө барилдаагүй бас нэг алдаа гарсан байдаг. Аль болох дандаа барилдаанаас нь зутаах гэж оролдоод байсан маань бас нэг алдаа байсан. Нөгөө нэг барьцсан чанга гэдгийг мэдсэн учраас шууд цухтаагаад байсан хэрэг багт тийм үгүй. Тэгээ ер нь нэг миний ялах юм нь бол зайнаас босоо зодондоо гэдгээр илүү их бодцоод байсан учраас тэрэндээ их анхаарсан. Тэгээ хурдан салж ээж зодон үсгээд бодоод байсан. Авраг авахыг хүсэж байгаа тамирчны сэтгэл зүй, аврагаа хамгаалахыг хүсэж байгаа тамирчны сэтгэл зүй хоёрын хооронд хэр их ялгаа байсан бэ? Мэдээж би өөрөө өмнө бас авраг байгаагүй байхдаа бодож байсан. Тэгэхээр авраг авах гэж байгаа тамирчин илүү их тийм хүсэлтэй байдаг. Одоо хүслийн хүч гэх юм уу тэр илүү их байдаг. Мэдээж авраг болцсон аврагаа хамгаалахад бол мэдээж хамгаалчих юмсан гэсэн хүсэл мэдээж байгаа. Гэхдээ бол ямар ч үед аврагаараа л байна. Тэр бол эрхэн шилжиж байгаа болохоос бүс нь тийш шилжихгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг яг харьцуулах юм бол авраг болох аврагын төлөө аврагыг бүсийг авах гэж байгаа хүн аврагын бүсээ хамгаалах гэж байгаа хоёр хүний хувьд бол яг хүслийн хүч нь бол авраг болох гэж байгаа хүнд илүү их байдаг гэж би бол одоо дотроо боддог. Бууж өгдөггүй зан чанар гэснээр таныг Аз намхан талаар надад аврагын төлөө бас шгшээд тоглолтын дээр гараа хуглаг гэж тулалж ирсэн гэж нэг ярих гэж бас уншиж ирсэн байна. Хөл 40 гэж үйл дээ. Тэгээд ер нь тэр анхны 90-ийн дотор холимог тулааны гадаад болж байсан аврагын тэмцээнд шууд тулдаад Adrian Funk гэдэг Австрали тамирчтай тулдаж байсан. Тэр үед одоо хэлэлтэж очсон. Өчиг хөлд өвдөнд орцсон. Гэхдээ ерөөсө зүтгэл зүтгэл гараад ирчмээр санагдал ингээл. Тэгэл тэг зүтгэж яхад одоо ингээл хуурчдаг бол одоо тэгэл дуурахс явдаг. Тэгэл Тулаан хэрвээ хараасны спорт гэдэг үг залгахгүй бол нэг нь үхээд нэг нь амьд үлддэг тийм л зүйлийг тулаан гэдэг. Тулааны спорт гэдэг чинь ер нь бол маш их эрсдэлтэй спорт шүү дээ. Энийг ер нь холбоотод нь ер нь яаж зохицуулт юм болоо? За яг тэмцээн зохион байгуулж байгаа тэр холбоотын нарийн ширийн юм нь бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн нэг тиймэрхүү юм дээр гар үсэг зураад эрсдлээ өөрөө хүлээнэ гэсэн утгатай гар үсэг зураад явдаг бол мэдээлэл тэгэл нөө дуртай юмд орж байгаа шууд зураал явдаг гэсэн. 10 онд Японд болсон Сингапур гэдэг холбооны тэмцээнд орж байхдаа Айраа гэдэг багш маань Япон багш тэр гар үсэг зурах гэж байгаа юм орчуулж хэлж өгсөн юм. Тэгсэн чинь тэмцээний явцад болон тэмцээнээс хойш 3 хоногийн дотор тэмцээн дээр авсан одоо дөрвөлтөөс болоод нас барсан тохиолдолд таны одоо шагналын мөнгийг хүнд өгөх вэ? Японы хуулиар гэр бүлтэй бол гэр бүлийн хүнд нь өгдөг. Та үнийг зөвшөөрж гин үү? Хэрвээ зөвшөөрөхгүй байвал холбогдох хүний нэрийг бичнэ үү гэдэг. Хуц дугаар нь бичнэ үү гэдэг. Тэгэд бас юу илээ гэж бас
нэлээд бас бодсон шүү дээ. Бодохоор л үгүй шүү дээ. За хоёул дахин хэсэг хугацаанд завсарлаа. Ял ток шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяа тамирчин Наран Тонголог оролцож байгаа. Хоёулаа сая гэмтэл бэртлийн талаар ярьж илаа л да. Тэгээд гэмтэл бэртэл бол аав хүн ер нь бол хизээж хүүхдүүдэд гэмтээсээ бэртээсээ гэж хүсдэг л баг. Тийм ч учраас би таныг хүүгийн холимог тулааны спортод бити ороосоо гэж хүсдэм болов гэж таны ярьцлагыг уншиж байхдаа ойлгосон л да. Тэр яг хүүхдтэйгээ одоо энэ бас л хүнд спортын төрөл рүү орж байгаа. Энэгээр хичээл нэхэр бас л хэцүү сан бодож илээ. Тэгэхээр яг өөрийнхөө хувьд бол яг тамирчин байх нь бол өөрийнхөө хувьд бол би зөвшөөрөхгүй. Зөвлөхгүй. Тамирчин бол гэж. Тэрнээс тулааны урлагаар бол заавал хичээлүүлнэ. Заавал. Тий, заавал. Тэр тулааны урлагийн мөн чанар өөрийгөө ялах, тэр хүчийг олж авах, өөрийгөө таних, өрсөлдөгчөө хүндлэх, бусдыг хайрлах энэ тулааны урлагаас олж авсан энэ сайхан хүмүүжлэлтэй холбоотой энэ төлөвшлийг заавал тулааны урлагтай холбож иж хүүдээ илүү их ойлгуулах байх гэж боддог. Охтуудаа ч гэсэн бас тулааны урлагаар заавал хичээлүүлнэ. Гэхдээ тамирчин бол гэж бол зөвлөж чадахгүй. Нэг зүйлийг асуумаар байна л да. Спортын мөн чанар гэдэг. Спортын мөн чанараа ойлгосон тамирчид амжилтанд илүү хүрдэг гэдэгтээ та санал нийлэх үү? Нийлнэ. Тэр л хамгийн чухал зүйлүүдийн нэг юм шиг байна тийм. Энэ спорт яг юу авах гэдэг юм бэ, өгөх гэдэг юм бэ гэдгийг. Солонгосын тамирчиндаа тоглосон байхгүй. Тэгэд би цуг дагж явсан. Багштай би тэгээд тунгаа Батгэрэл бид нэр яваад. Тэр толомныг бол ястаа шивцсэн л дээ. Хамгийн гол нь манай тунгааг яагаад гэсэн байхгүй. Баргалжлаа охин энийг одоо юу байх вэ? Дорны ялчин гэдэг том яриа л исэн байхгүй. Яг тулдагт баргалж ихний раунд дээр 2 удаа цохол унагцсан. Тэгэл дараа нь боолтоор ялсан. Тэр бол өстой ер нь их сайхан. Ялтын эмоцийг яг тэгтэл би жаргал нь яг тэнцээгээд юм байл гэж бодсон доо. But Jadamba, like you said, got freakish strength. Those arms just relentless. Amazing. Cutting off the blood to his brain, and Nam really had no choice but to tap. He held on as long as he could. Сайхан би нэг сагсан бөмбөгчний талаар нийтлэл орчуулсан. 17 жил хичээлж жагаад 18 дахь жилдээ тоглох шийдвэр гаргах гэж байгаас нь чинь хүү охин хоёр нь аава битгий тоглооч. Бидэндээ хамт цагийг зарцуулаа. Одоо бидний амьдрал та хэрэгтэй байна штэ гэдэг өсөлт гаргасан учраас тоглохоо байсан гэсэн. Ягаад энэ нийтлэл тийм олон нийтийн анхаарал татсан бэхээр тэр тоглох гэсэн баг нь аврах болсон. Яг энэтэй адилхан танд хэзээ нэгэн цагт хүүхдүүдэд чинь болооч аава бидэндээ хамт байгаа ч гэсэн өсөлт ирж ивөө. Энэ юу гэхээр та хэр гэр бүлдээ өөр хүүхдүүдэд цаг гаргаж чаддаг хүн бэ гэж асуух гэдэг таавал бодолтой. Тийм мэдээж би яг гэр бүлээ бол нэгдүгээр тавина. Гэтэ гэр бүлээс маань тийм одоо санал гэх юм уу ирэхгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл би гэр бүлтэй их цаг гаргадаг. Учир нь гэвэл би Монголдо бэлтгэл хийж байгаа. Бусад багийн спорт шиг ямар нэгэн одоо тэмцээнд бэлтгэхдээ одоо амралт ч гэдэг юм уу ийш тийшээ бэлтгэлд гарч тэгж хангагдаж ингэж бол явдаг. Гадны орнууд шиг нэг бэлтгэл тэмцээний бэлтгэлд гарахын тулд ингээл гадаад улс ч гэдэг юм уу өөр амралт зөвлөлт ч гэдэг юм уу ингэж бэлтгэл гарах яг одоогоор ингэж гарах болцоо өнөөгийн Монголд холимог тулаанд байхгүй байгаа нь гэр бүлдээ бас цагийг гэр бүлийнхэнтэй одоо цагаа зарах одоо боломжийг олгож байгаа. Яг энэ сайхан үед нь би яг тамирчин байж байна. Нэг тал руу хандаа. Та 7 хоногт хэдэн цагийн бэлтгэлдээ зарцуулдаг вэ? За өдрийн 6 цаг гэх бодгоор. Өдөр болгоо. Тий. 6 өдрийн бэлтгэл. Маш их бэлтгэл хийдэг байхгүй. Өөрөөсөө бүр хажуунаас ингээл авт яаж юм тэгсээд өнгөрч байна гэл. Химрийн овон дээр 2007 оноос хойш банк гарч байгаа. Тэмцээнтэй үед бол ачаалттай бэлтгэл авах бэлтгэл хийхдээ зүрхэндээ ачаал авах зорилгоор цуцаагаа гарах зорилгоор наашаа банк гүйж гардаг. Ер нь нутгаараа явахдаа одоо Эрдэнэ тоттоо очихоор Баян өндөргөө дуулынхаа ороод гарах
Булган аймгийн Буг цумдаа очихоор их Буг дуулынхаа ороо дээр гарах гэмшлэнгээр гарч одоо сайхан төвлөрж нутгаа харж одоо баясаж өөртөө сэтгэлийн хүч өгөнгөө давхар бэлтгэл болгож явдаг. Тэр бидний тэмцээн орох болгоны бэлтгэл нь маш хүнд байдаг. Маш хүнд юмыг давдаг байхгүй. Баргалж өмнөөс нь би бол хамгийн өнхний нээдэг. Тэд нар бол хүндий нээдэг баг. Тэгэл ингээл харж байгаа. Яаж давнаа л гэж тийм. Тэгэл давчаад тэгээд тэрийг давчаад тэгээд тэрний дараа яг жинхэнэ тэмцээнд ялцсан. За тэр мөч бол хамгийн жаргалтай мөч байдаг та. Тэ. Одоо та 40 настай тийм? 40 настай 12 сар 41 хүрнэ. Тийм. Спортын хувьд бол эн чинь бүр хамаагүй ахмад нас байгаа. Гэтэл таныг харахаар яагаачгүй юм шиг ингээл хоёлаа дараагийн тулаан төлөвлөгөөний талаар ярилцаад сууж ин л да. Тэгэхээр энд одоо ийм хүнээс зодог тайлах тухай асуух эвгүй ч юм шиг л байна л да. Асуувал сонирхолтой юм болов гэж бодлоо. Тийм, настай холбоотой ер нь л манайхан их асуудаг л та. Энэ нь бол миний одоо дотор бодол бол Монгол улсын маань Монгол хүний дундаж наслалт хайцсангуй одоо бага байна. 60 гараал явж байгаа. Тэгээд тийм учраас спортынхны энэ одоо насжилт бас бага байна л та. Өндөр хөгжилтэй орнууд одоо 80 хол гарцсан дундаж наслалтай орнууд бол төдийлөн ер нь ахмад тамирчин гэдэг ч юм уу настай холбоотой юм ерөөсөө асуудаг. Тэгээ би өөрөө боддог л да хүн бэлтгэл сургалтаа үнэхээр хийгээд эрүүл мэндтэй одоо хөдөлгөөнөөр хөрөнгө оруулалт хийгээд биеэ эрүүл байлгах чадах юм бол энэ асуул бол нэр олонхын хэлдгээр тоо гэж үнэхээр боддог. Тэр нь бол итгэцэн дүүдээ итгэцэн гэдэг шиг итгэцэн явж байгаа. Тийм итгэцэн биш би таныг бол харуулж байгаа тод жишээнүүдийн нэг гэж хэлмээр байна. Гавьяа цолын нэрэ хэр өргөн дэлгэр тэмдэглэсэн бэ? Яг ингэж асууж өгнө гэхээр та гавьяа цол аваад удаагүй байхдаа дараагийнхын тулаанд одоо саяны Японы тулаанчтай тултахаа бэлтжижсэн шүү дээ. Тийм. Сүүлийн толгойн бол маш гоё болсон. Тэр толгойн ста тийм болно гэж ер нь бодоогүй л дээ. Сайхан зодтолтлал гоё толгойн болгоо гэж хэлсэн бүр супер зодон болсон л та. Супер толгойн болсон. Тэгэхээр найрыг харах хийж амжаагүй. Нэгдүгээр тэмцээний өмнөхөн авсан тэмцээний бэлтгэлтэй байсан залгаад одоо ингээд сонгуул наадам масэм гэдэг ингээд явчихад байна. Тэгэхээр намар хайрыг цагаад илэрсэн сайхан үед хийнэ гэсэн тийм бодолтой байгаа. Тэгээ бие хамгаалах хурлаг дотор нэр хүндтэй сая одоо Монгол улсын гавьяа тамирчин авах гээд ерөнхийдөө өглөө надлаа бас мессежчсэн. За найз нь гавьяа тамирчин авах юм шиг нэ төрийн ордноос дуучин. Тэгээд ер нь бие хамгаалах урлагийн бүх холбоодлоо би ярьж хэлсэн. Тэгээд нэг тосч авж байгаа хүмүүсийг яг тэр үед одоо гавьяа тамирчин авж байгаа. Тэр үед нь одоо гараад ирэхэд нь тосч авж байгаа хүмүүс бол бие хамгаалах урлаг ер нь Монголын одоо 90 оноос анх үүсгэсэн бүх багш нар ирсэн байх жишээний бидний үеийнхэн тэгээд доотлын үеийнхэн маш олон хүн маш өндөр сэтгэлтэй хүлээж авсан. Тэгэхээр наран тунгалгын одоо тэр хувийн арын шин ямар хүн бэ гэдэг нь бол тодорхой. Хүн яг л хүн баг. Хүнийг нэг аав ээж нь энийг нэг хүн болгочих хэмсэн гэж ярьдаг шүү дээ. Ямана тонгоо жинхэнэ хүн болцсон баг. Одоо багш минь одоо нөгөө нэг зөвхөн дангаас тулаан гээд бас явчихгүй. Тэгээ өөрөө бас олон хүүхэдтэй эцэг хүн айлын сайн халамжтай нөхөр болохоор одоо тэгээд багш минь өөрөө бас ер нь их оюул өгнө л дээ. Ер нь ирчүүд бол сэтгэл сайтай л байх хэрэгтэй гэж дотроо боддог. Сэтгэл ямар нэг үүсч юм бэ гэж хүн бол сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй л гэж боддог тоо. Тэгээ мэдээж тэр сайхан сэтгэлүүд дотор нь бол нөгөө их оронч үзэл, их орноо хайрлах, бусдыг хайрлах, бусдыг хүндэтгэх, өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө таних маш олон юм багтдаг. Саяны энэ тулаанд яснаар танд дараагийн тулаанд ялах тэр тулааны эрх нээгдсэн үү эсвэл буцаад аврагын бүсний төлөө тулдах эрх нээгдсэн үү гэж асуумаар байна. Одоо тэр тэмцээн зохион байгуулж байгаа холбооны удирдлагууд ер нь шийдвэр гаргана. Миний жингийн авраг байгаа Марат гэдэг Оросын тамирчин одоо өнөө ороо одоо бүсээ хамгаалж байна. Энэ 5 сарын 27-ны ороо бүсээ хамгаална. Тэгээд энэ тоглолтоос дараагийн одоо тулааны шийд яаж гарах нь ер нь шийдэгдэх байх гэсэн тийм бодолтой байгаа. Ямар ч гэсэн нэг бүсний төлөө тулдах
цөөхөн тамирчдын нэгэнд бол би орцсон байгаа байх гэж найдаж байгаа. Тэр нь бол дахиад аврагын бясныхаа төлөө. Тийм. За, нэвтрүүлэг маань өндөрлөх төгчийн танаас одоо нэг ганц хоёр асуулт, хувийн чанартай асуулт. Таны их ном уншдаг хүн гэж бас сонслоо. Ном унших юм, ном уншдаг хүн их боддог юм шиг. Та хэр их ном уншдаг вэ? Ямар төрлийн номнууд уншдаг вэ? Манай найз чинь ер нь их юм уншин л да. Сайн юм уншин. Тэгээ түүх их судална. За тэр тусмаа энэ одоо Монголын одоо дээр үеийн бахархлууд юу гэдгийг тэдэн он одоо тэр улс тэгж ярьж байсан. Одоо бид нар хоорондоо ярих жишээлбэл тим ярих жишээ нэ тэ тэгж ярьж хат бид нар эрдцааруудыг дийлэхгүй тэр үед одоо эрдцааруудыг дийлэхгүй байхад монголчууд очиж 400хан монгол цэрэг очиж амжээж гэдэг түүх мөхөд сайн ярьж байгаа. За хүүхд баг багт бол адлын явдалтай уран зохиолын ном нөгөө Майнгрид юу гэдгийг маш их уншдаг байсан. Тэгээд сүүлийн үед бол ер нь энэ спорт дулааны урлагаар орсноос хойш бол одоо тань мэдхэн чиглэлийн номнууд маш их уншиж. За ялангуяа нөгөө сэтгэл зүйн хүч, нөгөө үүх түүхтэй, нөгөө өнгөрсөн үеийн хүчийг харуулдаг тийм номнуудыг маш их. Ер нь маш их зүйлтэй чадлаараа л өөрийнхөө зав зайгаар ер нь уншдаг. Хид хідэн ном зэрэг эхлүүлчихдэг. Тэгэл уншаал. Одоо Бисүд Эрдэнэ гээд Эрдэмт нэвцсэн Чанад нууцын Монгол орн гэдэг нэг сайхан номыг уншиж байгаа. Одоо таны дараагийн зорилго юу вэ? Цааш тэр хэдэн жил тулалтай гэж бодож байна? За одоо мэдээж би энэ One Championship гэж байгуулахдаа гэрээ байгуулсан. Тэгээд гэрээнийхээ хугацааг дуустал, гэрээнийхээ тэр тоглолтыг дуустал тоглоно гэсэн бодолтой байгаа. Тэгээд тухайн үед бас дотор үнтэйгээ ярилцаад ямар байх нь тулаандаа тулдах, тэмцэлдэх дур хүсэл маань хэр өндөр байх нь. Тэрнээсээ тэрийг харж байгаа л. Хэдэн онд гэрээнд дуусглаа? Одоо нэг жил 3 сарын хугацаа л болж байгаа шүү. Одоо та тэгэхээр одоо яг өнөөдөр яг дотор хүнтэйгээ ялцсан гэлээ шүү дээ. Цааш та тулдах хүсэл эрмэлзэл. Яг өнөөдрийн таны тулдах хүсэл эрмэлзэл хэр байна? 100 ба. 100 ба. Тэр болоогүй л байна гэсэн үг. Цаад аврагын бүсээ авах юмсан гэсэн хүсэлтэй л явж байгаа юм. За баярлалаа та зорилгоо биелүүлээрэй гэж хүсье. Зорьсон зорилгынхаа оргилд нь гараад бидэнтэй эргээд уулзаарай. Нэвтрүүлэгт маань орсон танд их баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Маш их баярлалаа. Монгол нутагт төрсөндөө маш их баярлалаа. Буцаад аврагын бүсээ авах юмсан гэсэн хүсэлтэй л явж байгаа. Асуулсан тохиолдолд таны шагналын мөнгийг хүнд өгөх вэ? Босоо зодондоо гэдгээр илүү их бодцоод исэн учраас тэрэндээ их анхаарсан. Бие эрүүл байлгаж чадах юм бол энэ асуул бол олонхын хэлдгээр тоо. Яг тэгвэл тэрнээсээ буцаж олон юм руу ингэж орохдоо айгу бас тийм алдаатай. Буцаад тэрэндээ одоо жишээлхэд ингэдэг л тийм чөлөөт бөхөр ингээд олон жил хичээлсэн мундаг амжилттай яваа хүнтэй тулааны явцад нэг удаа хөл рүү н орж ингэж тохоо үзүүлчихэд дараа нь орох гэж байгаа юм шиг болоод доороос өвдөг тохоо явахад өөрийн мэдгүй доошо намс хийж хамгаалдаг болсон байдаг. Тэр нь бол өөрөө хизээч ярилцахгүй рефлексээр ингэхдээ өөр юм тавьж чаар. Өөрөж нөвд их олон төрлийн спортоор хичээлжсэн болохоор бас их давуу талдаг болов гэж бодоод байна. Дээрэс нь манай монголчууд ч нэг нудраган зодоонд дэлхийд нэг тэгж доогор орохгүй хаа тий. Яахан. Нөгөө агуу үг дээдсэн тэр дайчин түүх. Бидний одоо монголчуудын маань сэтгэлд маш том хүч болж өгч идэг. Ялангуяа тэмцэлтэнтэй спортоор бол ер нь л доогор орохгүй л гэдэг. Үг дээдсгснээс таны ярилцлагуудыг хараад ер нь зураг трейдераар харж байхад их үг дээдсэх түүхийг сайн судалдаг юм шиг харагдсан л да. Тэгээд нөгөө
тулааны дараа нэг 3 ухаалдаг шүү дээ. Fingers, the edge of his fingers, that doesn't look like a punch. You're not always going to see these things as a referee, and that's why he just lapsed into... Өнгөрсөн бол маш том хүч гэж би боддог. Тэр өнгөрсөнд болж өнгөрсөн олон одоо сайн тал, алдаатай тал, сургамжтай зүйл маш олон юм байдаг. Тэрийг заавал алдчихад одоо өнөөгийн амьдралдаа бид нар ямар нэг юмд алдчихад дараа нь сурах биш. Өнгөрсний тэр түүхээс суралцаад авчвал, тэр хүчээр суралцаад авчвал одоо бидний цаашдын амьдралд маш том хэрэг болно. Нөгөө амжилтуудын амжилт хагдаад тэнд очиж бэлтгэл хийж байгаа. Наран тоглоо багшаа бол ерөөсөө анх нэг 2002-2003 оноос хойш багшаа мэддэг байсан. Тэгээ 2010 оноос хойш яг өөрт нь аль биесээр шаг болж одоо зөв бэлтгэл сургалт хийж эхэлсэн дээ. Би Оросогийн Батмаг гэж хүн байна. Тэгээд наран тоглохдоо 2003 оноос л цог бэлтгэл. Би угаасаа ер нь тугаагаа яадаг байсан байхгүй. Тоглолтын үзээ, тэгээд техникийн аваад их шүтдэг. Тэгээд тугаатайгаа цог бэлтгэл хийдэг байсан. Тэгээ одоо бол Япон багш дээр цог бэлтгэл хийдэг. Тэгээд манай Япон багш биднэрт одоо тулааны техник их заана. Тэгээд тугааг би бас өөрийнхөө багш гэж боддог л та. Тэгээд тугаагийн хувьд л би хамгийн авиг настай шавн юм баг. Өдрөмс хэрэглээ. Ус дараа усраад. Ийм байдлаас таллан татаад ийм байсан байна. Тэгээ хэрэг гэдэг юм бол ард нь отчихно. Ингээд ийм байдлаас ингэж ангууд уушаага хөлтрөөд ийм байд. Тэр ингэж тонгоогоо байж байгаа юм бол энэ дээр нь гараад авчих. Ингээд. Тэгээ ингэсэн байдлаас нэг байрч ичнэ. Ингээд. Community Service гэж компани одоо удирдлагууд маань 2008 оноос энэ сайхан заалыг бидэнд барьж төгчөж өгсөн. Тэгээ энд 2008 оноос хойш л одоо шанартайгаа бэлтгэл сургалтаа бацааж байгаа даа. Холимог тулаан гэхээр тэрнээс өөр болоо явчихна. Тамирчдыг цаад холбоод нь ирэл хайл хийж идэг. Тэгээд тэр холбоодоос өөрсдөө санал тавиад явчихдаг. Одоогор би бол яг тэгж л дамжиж явж байгаа. Тэр холбоо өөрөө менежмент тэмцээн зохион байгуулж байгаа холбооны өөрснөө тамирчид хайгаад тэгээд санал тавиад идэг. Тэгэл тэр холбоонд эхнийхээ тоглолтыг хайгуу тоглоод бусдын анхаарал татсан тоглолт хийж чадах юм бол тэгэл улам цаашаа анхаарал ороо явчих тайл та. Холимог тулааны маш олон холбоо, олон төрөл, олон аваргууд байдаг тийм. Энэ дундаас K1 одоо хамгийн том нь гэж сонслоо. Өөрөжнөөс анх удаага Монголоос оролцсон K1-д оролцсон тамирчин гэдэг. Ер нь K1 гэдэг тэмцээний талаар үзэгчид нэлээд дэлгэрэнгүй ойлголт өгөөж өөрөө оролцож исэн тэмцээнийхээ талаараас. K1 гэдэг нь K1 гэсэн. Тэр болохоор кикбокс зөвхөн босоо тулааны тэмцээн болдог. Зохион байгуулдаг газар л да. Энд болохоор би 2004-5 онд оролцож ирсэн. Шилдэг 8-д, дэлхийн шилдэг 8-д багтчихсан. Ер нь яг энэ холимог тулаан кикбоксор бол 2007 оноос хойш шавнар авч бэлдэж эхэлсэн. Тэрнээс өмнө бол Кёкшин каратегаар хичээлдэг байхдаа каратегийн төв бүлүүвд багшилж байсан. Шавнарын хувьд бол ер нь их амжилттай явж байгаа. Кикбокс, холимог тулааны төрлүүдээр одоо Монголын олон аваргууд төрөн гарсан. Гадаадад бас 2 шавь маань Америкт одоо бүх зардлын Америкчууд дагаад дэлхийн 1 номерын одоо дасгалжуулагч гэдэг Эрик Джексон гэдэг Чингис хааныг шүтдэг тэр дасгалжуулагч дээр одоо бүх зардал ер нь бол 2000-ад оны ихээр K1-ы одоо зохион байгуулж байсан тэр тэмцээний чанар маш өндөр байсан. Одоо бол холимог тулаан тэрнээс хойш хөгжөөд холимог тулааны цар хүрээ маш өндөр болчиход байгаа л да. Миний оролцож одоо дэлхийн аварга болсон холбоо нь болохоор One Championship гэж холбоо байна. Холимог тулааны. Та мэргэжлийн холимог тулаанд ороод хэдэн жил болж байгаа13 вэ? жил болж байна. Яг каратегаар хичээлж байгаа холимог тулааны тэмцээнд орж хэлсэн үг. Гэхдээ Монголоос 2003 онд одоо аварга сумын азар асуушрууд авагдж нар
Монголд холимог тулааны Mongolian Fighting гэдэг тэмцээн анх зохиогоод. Гэхдээ тухайн үеийн одоо дэлхийн 1 номерын холимог тулааны шүүгч нарыг тэмцээн зохион байгуулдаг тэр холбооны шүүгч нарыг Монголд авчираад улсын аваргынхаа тэмцээнийг шүүлгэсэн. Маш том цар хүрээтэй том тэмцээн болсон. Тэрний хасах 93 кг гэж жимд нь би аврах болоод анх тэгж холимог тулаан руу шилжиж орсон. Тэрнээс хойш 13 жил. Тулааны хувьд бол тунгаач нь хөвч удаагаар барилж исэн. Тэгээд одоо бол EMA гэдэг тулаан бол тэр нь бол суур болоод өгсөн. Тэгээд Кёкшин каратагийн бас улсын 2 удаагийн аврагчтай Азийн мөнгөн медальт анхны юм баггүй юу. Тэгэхээр Кёкшин карата болохоор жим байхгүй тулддаг байсан. Жим байхгүй тулдна гэдэг чинь 100 кг, 200 кг-ын жинтэй ч үнэтэй тулдна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр тулаан болгон өөрт нь бас илүү бах, илүү одоо өөрт нь ашиглахад их амар. Нэгсэндээ ижлэгэн жинтэй хүнтэй тулдахад. Гэхдээ болоод мэрэгжлийн төвшөнд гарахад тунгагийн хувьд бол маш хэцүү байсан л да. Яагаад гэвэл мэрэгжлийн багш гэж одоо Монголд бол байхгүй шүү дээ. 13 жил гэдэг бол бас баггүй хугацаа олон зөрчилдөгчтэй тоглож байсан баг. Гэхдээ хэн хамгийн эвгүй өрсөлдөгч байсан бэ гэхээс илүүтэйгээр хамгийн эвгүй өрсөлдөгч нь ямар гараг барилтай хүн байсан бэ гэдээ асуух нь зүйтэй болоо гэж бодож байна. Яг гэх юм бол та өөрөө бөхөөр барилдаж байгаа, каратегаар барилдаж байгаа тэр шорсон шүү дээ. Миний ойлгож байгаагаар боксчд мэрэгжлийн энэ холимог тулаанд бас нэлээд эвгүй өрсөлдөгчд тооцогдоод байгаа шүү. Мэрэгжлийн боксд байжгаад холимог тулаанд орсон хүмүүс. Яг нэг төрлөөрөө илүү их амжилт үзүүлсэн хүн хайцангуй гай байдаг. Юу гэхээр тэр төрлөөр нэг тэр одоо боксчд юм уу нэг төрлийн бүхийн маш өндөр амжилт үзүүлсэн хүн бол тэр талдаа нэг өсний нэлийн датцсан. Тэрнээсээ нэг баг муу тал болтлоо салж чадахгүй болтлоо тэрийг одоо мэрэгчсэн байдаг. Тэр нь харин холимог тулаанд одоо ингээд холимог тулаан маш өндөр хөгжиж байна. Энэ үед бол харин ч муу тал нь болж эхэлдэг. Одоо юу гэдэг мэрэгжлийн боксын талын боксч үнэтэй таарах юм бол мэдээж боксдохгүйгээр одоо босоо барилтаа хэвтэй барилтаа нэг ашиглаад битүү хамгаалттай ойрын занд өдөг тухайн ашиглаад аль болох унгаагаад өчиг болторч гэдэг юм. Ингээд ялах болцоо баш дайчин чанартай. Дайчин чанар нь илүү гэсэн. Нэгсэндээ би бас тамирчин байсан л да, бас мэрэгжлийн тамирчин байсан. Тэгээд тулаануудаас бит хоёр нь их спарринг тоглосон мэдээ. Спарринг тоглоо боксинг секцэн ч гэсэн хамт яваад бокс дээр ч гэсэн гар тавтаа нөгөө киамны тэнцэн явах чинь хамтдаа ингээл бэлтгэлийг. Тэгээд манай тунгаач нь бол өөрөө тийм нөгөө дайчин гэдэг нь юу гэсэн үг гэхээр заавал хүнээс илүү юм хийдэг. Одоо жишээлбэл тулаандаар ингээд яриад үзэх юм бол би тунгааг 2 хүчтэй зогчлоо гэхэд тунгаа намаа буцаагаад 4 хүчтэй зогч шийнэ. Нэг юмараа дагнаад маш өндөр амжилт үзүүлсэн хүн болохоор тэр нь сул тал болчиход байгаа.